За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За энэ удаагийн минь таруу сэдв маань болохоор 2025 оны ерөнхий байдал гэсэн сэдв байгаа. За ингээ нийт 3 үзэр сонгоё. За хамгийн ихнийх нь үзэр болохоор юм үзэр байна. За хоёр дахь нь юм гоё юу ингээд юм гоё байна. За гурав дахь нь yes гэсэн юм үзэр байна. За та өөрт хамгийн их таалагдчих байгаа нэг үзрийг сонгоно. За нэг дугаарыг сонгосон хүмүүсийнхаа 2025 оны ерөнхий байдал хамтдаа харцгаая. За хамгийн эхлээд таны ажил мэргэжил болон мөнгө санхуг энэ үзрээр харъя. За мөнгө санхүү. За дараа нь болохоор хайр дурлалыг энэ үзрээр харъя. За 2025 оны хайр дурлал ямар байх нь вэ? За хамгийн сүүлд нь эрүүл мэнд. За таны эрүүл мэнд ямар байх нь вэ? За хамгийн эхлээд таны эрүүл мэнд, ажил мэргэжил гэсэн. За тэгээ хамгийн сүүлд нь Astro Dice. За энэ оны ерөнхийдөө таны ерөнхий байдал. За 6 дугаар гэр Арслан нар гэж гарч ирсэн байна. За тэгэхээр ингэж гарч ирсэн байна. За тэгээд энэ болохоор эрүүл мэнд. За хамгийн эхлээд ажил мэргэжлээс явъя. За 2025 оны таны ажил мэргэжлэр нь ямар хувь байх вэ гэж байна. За энд competition буюу өрсөлдөөн гэж гарч ирсэн байна. За тэгээ Night of Wands гэсэн байна. За ерөнхийдөө бол таны хувьд ажил мэргэжлийн хувьд бол маш их гал эрчим, эрч хүчтэй байхаар байна. За ерөнхийдөө эрч хүчтэй яг өөрийнхөө юу бодсон төлөвлөсөн тэр бүх зүйлийг ингээд нэг юм урагшаа тавьчилсан байдлаар эрч хүчтэйгээр хийхэр байна. За энэ гал энерги, гал эрчим маш идэвхтэй. За эрч хүчтэй эхлүүлнэ. За гэхдээ энд бол таны хувьд ажил мэргэжлийн хувьд нэлээ ингээ өрсөлдөөн гарч ирэх. За маргаан ч юм уу аль эсвэл таны шийдвэрлэх ёстой. За хүн хоорондын харилцаан дээр ч юм уу те. За хин нэгэнтэй хамтарсан бол тэр одоо хамтрал маань жоох юм чаленжтэй байх, саад бэрхшээлийг дагуулах ч гэсэн тэр чинийгээрээ танд ингээ амжилтыг бас өгч болно. За ажлын хамт олонтойгоо муудалцах, за дарагтайгаа бас ингэж маргалдахаас зайлсхийх ч юм уу. За хэрвээ одоо яг ажлын байран дээр тийм нөхцөл байдлууд үүсээд байгаа бол энэ маань танд ингээд эргээд өсөлт хөгжлийг авчрах тийм өрсөлдөөн, тийм маргаан байх боломжтой. За мөн одоо энэ competition нь бас одоо ямар юм өрсөлдөөн байх вэ гэхээр та өөртөө хийх, өөрийнхөө бүтээлч байдлыг одоо гаргаж ирэх ийм өрсөлдөөн байна. За ингээд яг өөртөөгөө ингээд ижлэхэн хүнтэй ингээд тэмцэлцэж байгаа. Та өөрийнхөө дотоод хүнтэй тэмцэлтэд өөрийнхөө залхуурлыг ялан дийлэх ажил мэргэжлийн хувьд илүү ингээд нөгөө бүтээлч байх, илүү үр дүнтэй ажиллах ч юм уу те, бас ийм өрсөлдөөнийг харуулж болно. За тэгээд энэ одоо нөгөө өөрийгөө ялан дийлээд энэ өрсөлдөөний үр дүн та маш их эрч хүчтэйгээр өөрийнхөө бодсон тэр бүтээл санаануудаа хэрэгжүүлэх ажил мэргэжлийн хувьд ийм амжилттай байх.
За тэгээ энэ дээр ерөнхийдөө дандаа туслах картууд байгаа учраас таны ажил мэргэжил ерөнхийдөө л юм сансны дагуу ер нь болж бүтнэ. Хитрхи ингээд нэг том эрсдэл ч юм уу гинтийн том өөрчлөлт бол харьцангуй гайгүй доктортой гэж харж болно. За тэгээ энэ дээр одоо энэ оны ерөнхий байдлаар Астродайзын Шоуман юу гэж хэлсэн бэ гэхээр 6 дугаар гэр буюу таны ажлын гэр өдөр тутам хийдэг одоо жижиг зүйлс гэх юм уу тэр ийм идэвхтэй ийм жил байгаа байхгүй. Тэгэхээр та ерөнхийдөө ингээд айгүй ажил дээрээ өөрийн гэсэн байр суурийг олох, за өөрийгөө илэрхийлэх, бусдыгаа манлайлах ч юм уу тийм өдөр тутмын хийдэг ажил дээрээ ерөнхийдөө баяр баясгалантай аз жаргалтайгаар тэр ажлаа хийх. Таны өдөр тутмын амьдралын хэм маяг бас ингээд маш аз жаргалтай баяр хөөртэй өрнөх ч юм уу. Ийм одоо ерөнхий байдал маань бол гарч ирсэн. За тэгээ дараа нь мөнгө санхүүгийн хувьд бол яаж вэ гэхээр за мөнгө санхүүгийн хувьд бол за ихэнх үедээ гэх юм уу за эхний хагас жил буюу эхний 6 сарда таны яг хүссэн хэмжээнд та санхүүгийн одоо мөнгө санхүүгийн байдал маань бол яг хүссэн хэмжээнд байхгүй байж болно. Гэхдээ та энэ дээр урам хугарах хэрэггүй. Оны сүүл гэхэд бол та өөрийнхөө үр дүнг, ажлын үр дүнг хүртэх, аль эсвэл орлого мөнгө сайжрах том хэмжээний мөнгнүүд орж ирэх ч юм уу. За мөн орлого одоо мөнгөтэй холбоотой хин нэгнээс бас юм тусламж одоо санхүүгийн юм туслалцаа бол гарч ирэх боломжтой. За санхүүгийн хувьд бол таны хувьд за таны олж хараагүй бас юм боломжууд ингээ байх учраас хэтэрхий бас нөгөө нэг шаардлага өндөртэй байх ч юм уу өөрөө олж байгаа санхүү мөнгөдөө ингээ гутрах бас шаардлага байхгүй. За мөн одоо энэ гадаадд байдаг хин нэгнээс мөнгө хүлээдэг аль эсвэл санхүүгийн юм хараат байдаг байдлаа бол ерөнхийдөө ингээд санхүүгийн бие даасан байдал болгох өөрчлөхтэй тэгж болгож өөрчлөх шаардлагатай ерөнхийдөө иймэрхүү жил гарч байна. Тэгэхээр санхүүгийн хувьд та оны сүүл гэхэд ерөнхийдөө харьцангуй юм санхүүгийн бие даасан доктортой байдлыг бас өөртөө үүсгэх боломжтой гэж харагдаж байна. За энэ дараагаар болохоор таны хайр дурлал. За 2025 оны таны хайр дурлал ямар байх вэ гэхээр King of Cups гэж гарч ирсэн. За ерөнхийдөө за таны хайр дурлалд бол ингээд маш тийм сэтгэл хөдлөл өндөртэй, романтик, мэдрэмжтэй юм нэг залуу байна. Тэгээ энэ таны одоо нөхөрч байж болно хэрвээ хосгүй бол тийм нэг одоо романтик залуу гарч ирэх боломжтой, маш мэдрэмжтэй. За өөрийнхөө ингээд бодож одоо дотор болж байгаа тэр одоо үйл одоо мэдрэгдэж байгаа тэр бүх зүйлийг илэрхийлдэг одоо ийм мэдрэмжтэй ийм залуу гарч ирнэ. За тэгээд ингээ хайр дурлалын романс үүсэх боломжтой байна. Энэ картыг харахаар бас нэлээ ингээд нөгөө нэг chemistry буюу бие махбодын таталцал өндөртэй ийм бас байх боломжтой. За нөгөөтэйгөр бас энэ маань нөгөө devil гэж байгаа учраас үйл өөрийн кармик харилцаа бас байх боломжтой учраас тэр хүнийхээ одоо нөгөө нэг тэр хүнд итгэж болохоор байна уу? Яг тухайн хүний ингээд яриад байгаа шиг энэ хүн мөн үү? Цаана нь яг одоо бодит байдал дээр энэ хүний ажил амьдралч гэх юм уу те. Цаана бас ингээд гэр бүлтэй байна уу гэдгийг илүү их одоо юу яах юм? Илүү их таньж мэдэх ч юм уу? Танаас бас ийм зүйлийг шаардаж магадгүй. Тэгэхээр за таталцал хэдий их байх хэмжээгээр та бас тэр үйл өөрийн кармик харилцаа байна уу зөвхөн бие махбодын таталцал байна уу гэдгийг бас ингэж анхаарч үзээрэй хайр дурлал дээр. За иймэрхүү байна. За тэгээ хамгийн сүүлд нь эрүүл мэнд болохоор өөрийнхөө одоо comfort zone буюу тухтай бүсээсээ гараарай гэсэн байна. Тэгээд яг өөрийнхөө одоо эрүүл мэндээр анхаарах хэрэгтэй зүйлсүүдэд анхаарах ч юм уу те тиймэрхүү юм байна. Тэгэхээр ерөнхийдөө таны хувьд эрүүл мэндийн хувьд юу вэ гэхээр ингээд нэг болоод яваад байгаа юм шиг ч юм уу та хууч өвчнө үзүүлдэггүй ч юм аль эсвэл эрүүл мэндийн үзлэг онцлогоонд хамрагддаггүй бол тэрийг яг төлөвлөөд өөрийнхөө амьдрал нөгөө төлөвлөгөө болгон оруулаад хизээ одоо эмчэд үзүүлэх ч юм аль эсвэл яг ийм эрүүл мэндийн үзлэг онцлогоонд бас нэг хамрагдаад үзье та гээд нэг одоо 2025 оныхоо 1 сард нь те заавал ингээд нөгөө нэг юм төлөвлөгөөндөө ажил хэрэг болгоод төлөвлөгөө болгоод оруулах их зүгээрээ гэсэн юм мессеж гарч ирсэн байна.
За тэгээ хамгийн сүүлд нь энэ дээр болохоор маш гоё амраарэ гэсэн мэн. За тэгээд гүн гүнзгий та одоо өөрийнхөө тийм дотор байдаг тэр мэдрэмжүүдээ ингэж гоё мэдрэх, ойлгох, гарч ирэх ч юм уу те, яг өөрийнхөө яг юу хийж байгаа, эсвэл та яг ямар онцлогтой хүн бэ гэдгийг илүү их 2025 онд олж мэдэрсэн, өөрийгөө гүн мэдэрсэн ийм гоё жил байх нэ. За өдөр тутмын ажил бас ингээд маш их идэвхтэй, ийм өрнөлттэй 2025 он байх нэ. За нэг дугаарынхандаа амжилт хүсье. Анхаарал тавьсан сонсонд маш их баярлалаа. За 2 дугаарынхныхаа 2025 оны ерөнхий байдлыг хамтдаа харцгаая. За хамгийн эхлээд ажил мэргэжил. За тэгээ мөнгө санхүү. За 2025 оны хайр дурлал. Тэгээ хамгийн сүүлд нь за эрүүл мэнд. За астродайгаараа ерөнхий байдал хамтдаа харцгаая. За 2 дугаарыг сонгосон хүмүүсийн маань хувьд болохоор ерөнхийдөө за 12 дугаар гэр болон санжир гайраг ихрийн ордод гэсэн ийм одоо ерөнхий байдал астродайс чомонд одоо гарч ирсэн байна. Тэгэхээр ерөнхийдөө 12 дугаар гэр гэдэг бол нууцлаг зүйлс, за ганцаардал, тусгаарлал ч юм уу те, нэг юм илүү дотгошоогоо орох, гүнбэслэх, өөрийнхөө дотоод хүнийг илүү их олох ч юм уу, ийм хаус, ийм гэр гэж хэлж болно астролог. За тэгээд энэ дээр маань санжир гараг байгаа ихрийн ордод гэхээр та илүү их одоо нэг юм ганцаараа байж сурах, өөртөө яг нүүр тулах, өөрийнхөө бодит одоо тэр айдас драма эсвэл яг ингээд өөрийнхөө бодит хүнтэй нүүр тулах, бодитоор за тэгээд илүү их сахилга баттай байх, ганцаараа байж сурах, аль эсвэл ингээд нөгөө алслагдсан газарт ингээд нэг юм ганцаараа амьдрах ч юм уу, бас ийм нөхцөл байдлууд үүсч болно. За мөн тэгээ ихрийн орд байгаа учраас та илүү их нөгөө суралцах, за сүнслэг амьдралын талаар аль эсвэл одоо нөгөө нэг өөрийнхөө ингээд дотоод ертөнцийг илүү их нөгөө судалж суралцах бас ийм жил гарч ийн гэж хэлж болно. За тэгээ энэ дээр ч гэсэн энэ карт маань гоё ингээд сэрэлт явагдаж байгаа. Тэгэхээр ингээд та ингээд дахин ингээд сүнслэг төвшөнд дахин төрөх ч юм уу те, өөрийнхөө яг шинэ ингээд хувилбарыг шинээр ингээд дахин мэдрэх юм бас сүнслэг одоо төвшин нэлийн одоо сүнслэг хэмжээний одоо өндөр вибрац буюу өндөр төвшний бас нэг юм сэрэлттэй холбоотой үйл болов өрнөхнэ. За тэгээд эхлээд ажил мэргэжлээс нь харъя. За 25 оны таны ажил мэргэжил бол ямар байх вэ гэхээр за пентаклтэй ерөнхийдөө зоостой ийм картнууд гарч ирсэн. За тэгэхээр харьцангуй бол 25 оны үед таны ажлын хувьд бол тогтвортой байна. За ажлаа солих ч юм уу иймэрхүү үйл явцууд бол харьцангуй тогтвортой. Та өөрийнхөө хийж байгаа тэр ажил дээр харин илүү их нөгөө нэг байр сууриа олох, баттгах, за аль эсвэл төвшөө ахих. За өөрийгөө илүү нөгөө нэг суралцах, левел ахиулах, тийм төвшөө ахиулах, за дараагийн төвшөнд гарах ч юм уу, за хийж байгаа юм ажил мэргэжлийнхээ хувьд илүү их нөгөө нэг мэдлэг боловсрлоо тэлэх, суралцах, за аль эсвэл өөр зүйлийг шинээр сурах гэд. За ажил мэргэжлийн хувьд мөн одоо хамт олноосоо суралцах, за эргэн тойрны хүмүүсээсээ суралцах гэд ерөнхийдөө бол иймэрхүү өрнөний. За таны хийж байгаа ажил дээр бас та өөрөө албан тушаал ахих боломжтой, ийм тогтвортой байна. За санхүүгийн хувьд ч гэсэн тийм ээ, ажил мэргэжил ерөнхийдөө өөртөө бас ингээд хөрөнгө оруулалт хийсэн. За ажил мэргэжлийн хувьд ч гэсэн ахиц дэвшил илүү их нөгөө ирээдүйн чиг хандлагын төлөө одоо ингээд нөгөө суралцсан. Тэгээд илүү нөгөө нэг юм алсын харантай хөрөнгө оруулалт хийх ч юм ийм ажил мэргэжлийн хувьд үйл явдлыг өрнөх боломжтой. За мөнгө санхүү. За мөнгө санхүүгийн хувьд бол дандаа ингээд нөгөө юм хоёрын тоо тэнцвэртэй
одоо ийм байгаа учраас таны хувьд мөнгө санхүүгийн хувьд бол хамтрагч маш чухал байна. За эхнэр нөхөр ч юм уу аль эсвэл ингээд хамтран түншлэл байгуулдаг, хамтдаа бизнес хийдэг найз нөхөд байгаа болч юм уу те. Энэ дээр болохоор та яг өөрөө ганцаараа санхүүгээ авч явна гэхээсээ илүү таны хувьд хамтарч байгаа гэр бүлийн хүн аль эсвэл найз нөхөд хамтран түншилдэг тэр түншлэлүүд бол таны санхүүд нэлээ ингээд бас чухал оролцоотой байх ийм жил байна. За санхүүгийн хувьд ч гэсэн хин нэгэнтэй хамтарч юм хийх аль эсвэл одоо хин нэгнээс хөрөнгө оруулалт туслалцаа орж ирэх ч юм уу те хин нэгэн гэр бүлийн хүн хин нэгэн хүн танд бас ингээ санхүүгийн туслалцаа дэмжлэг ойрох үзүүлэх ч юм уу ийм боломжтой одоо жил байх нэ. Тэгэхээр санхүүгийн хувьд бол таны хувьд за бусад хүмүүс маш чухал үүрэгтэй оролцоотой ийм бас жил байх нэ. За тэгээд гал ус байгаа учраас ерөнхийдөө санхүүгийн хувьд одоо нөгөө тэнцвэртэй байдлыг баланс буюу тэнцвэртэй байдлыг ерөнхийдөө хадгалах маш чухал. За тэнцвэртэй байдлыг хадгалах руу тарьцангуй одоо бас нөгөө нэг юм амаргүй байх хэдий ч аль болох орлого зарлага ингээд нэг юм хооронд нь хол зөрөөгүй барих ч юм уу иймэрхүү байвал их зүгээр харагдаж байна. За тэгэхээр хамгийн сүүлд нь хайр дурлал дээр болохоор King of Pentacle болон The Tower гэсэн юм карт гарч ирсэн байна. За тэгээ хайр дурлалын амьдрал бол таны хувьд ингээ харьцангуй доктортой байсан. Доктортой байгаа ч гэх юм уу те. Гэхдээ одоо энэ 25 онд бол нэлээд бас ингээд өөрчлөлтүүд явагдана. Өөрчлөлт ирнэ гэж байна. Тэгэхээр яг таны тэр энэ доктортой байсан хайр дурлал аль эсвэл хэрвээ та сингл гэдэг бол ганц бие яваал байсан бол те. Тэр маань ингээд өөрчлөгдөд өөр эргэх хостой болох хизээш таны өмнө төсөөлж байгаагүй тийм хайр дурлалтай та ингээд учрна. За таны хайр дурлалын амьдрал ерөнхийдөө нэг юм яг эсэргээрээ болох нь одоо нэг юм эсэргээрээ болж өөрчлөгдөх ч юм уу те ийм гинтийн таны төсөөлөөгүй байсан ийм өөрчлөлтүүдийг бас дагуулах боломжтой байна. За хайр дурлал одоо дурлалт одоо босуудын хувьд тийм ээ бас гинтийн ийм өөрчлөлт таны амьдралд ирнэ. За энэ бол хүүхд ч юм уу аль эсвэл ажил карьертэй холбоотой хайр дурлал дээр бас нэлээ ингээд нэг хайр дурлалын асуудалд нөлөөлөх үе юм том өөрчлөлт бол 25 онд ирэхээр харагдаж байна. За хайр дурлалын хувьд бол юм байна. За эрүүл мэндийн хувьд эрүүл мэндийн хувьд бол тэргэл сар. За тэгээ Aspire буюу за ерөнхийдөө бол яг өөрийнхөө одоо нэг эрүүл мэндийн хувьд та яг ямар бие махбодтой ч юм уу эрүүл мэндээ яаж сайжруулъя гэж бодож байсан тэр үр дүндээ бол хүрнэ. За илүү их нөгөө эрүүл хооллохсаа сэтгэл зүйн эрүүл мэндэд илүү их нөгөө анхаарах сэтгэл тайван байснараа та эрүүл байх ч юм уу энэ бүгд дээр бол одоо ингээ эрүүл мэндийн хувьд таны сэтгэл санаа ингээ шууд хамааралтай байна. За нөгөө нэг хитрхи одоо материаллык зүйлсд одоо анхаарлаа хандуулах ч юм уу те ингээд шунал хүслээс үүдэлтэй өвдөх магадaltaй учраас ингээд нэг юм материаллык зүйлсд хитрхи ингээд нөгөө хүлэгдэхгүй ч юм уу тийм байх юм бол таны ингээд сэтгэл санаа харьцангуй тогтвортой тайван ингээд байхаар байна. За тэгээ сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах маш тийм тайван тогтвортой байх бол одоо эрүүл мэндийн хувьд маш чухал ахнэ. За тэгэхээр 2 дугаарыг сонгосон хүмүүсийн маань хувьд ерөнхийдөө юм байна. Анхаарал тавьж сонссон маш их баярлалаа. Аз жаргал хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөө. За хамгийн сүүлд нь 3 дугаарыг сонгосон хүмүүсийнхаа 2025 оны ерөнхий байдал хамтдаа харцгаая. Хамгийн эхлээд за ажил мэргэжил. За мөнгө санхүү. За хайр дурлал. За хамгийн сүүлд нь эрүүл мэнд. За астродайз жохоор энэ байдал харцгаая. За нэгдүгээр номерт энэ тэгэхээр
За 3 буюу хамгийн сүүлийн картыг сонгосон хүний маань. За ерөнхий байдал yes гэж энийг хамгийн сүүлд нь тайлъя. За таны хувьд ерөнхийдөө одоо хамт олон хүсэл мөрөөдөл гэх юм уу ийм зүйлс маш өрнөлттэй 25 он байх нэ. За маш олон найз нөхдийн хүрээлэл. За мөн ингээд урт хугацааны алсын арга тодорхойлох. За яг юу хүсэж мөрөөдөд байгаагаа илүү их олох. За мөн таны одоо хүсэл мөрөөдөлд илүү их нэг юм туслах. Тэгэл ижил сонирхолтой хоббитэй тэр бүлэг хүмүүс тэр найзуудаа олох. Яг ингээд хайжсэн танд хэрэгтэй тэр хүмүүсийг олох. За илүү их нийгэмд эзлэх байр суурь тодорхойлох ч юм уу. Олон хүрээлэлд орох, олонний танил болох ч юм. Ийм ерөнхийдөө 2025 он байна. За тэгээд эхлээд ажил мэргэжлээс харъя. За ажил мэргэжлийн хувьд бол онлайнээс болон буурдан гэсэн ийм картууд гарч ирсэн. За тэгэхээр таны хувьд 2025 оны хувьд та нэлээ ингээд ажлын хувьд өөрчлөлтийг хүсэж болно. Хийгээд байгаа ажилдаа ингээд нэг юм ганцаар мэдрэмж аваад яг ингээд таны хийхийг хүсэхгүй байгаа ажил аль эсвэл та энэ ажлаасаа аль хэдийн ингээд уйдчихсан. Энэ миний хийх ёстой зүйл биш гэдгээ ер нь ингээд мэдрээд байгаа ч юм уу те. Энээс цааш өсөлт байхгүй гэдгээ ингээд нэг юм олж ухаарах ч юм уу. За ийм байна. Тэгэхээр ерөнхийдөө ажил мэргэжлийн хувьд бол таны яг нэг юм сэтгэл хангалуун байдал байхгүй гэх юм уу те. Ийм нэг өөрчлөлтийг хүсэх, за ажлаа өөрчлөх ч юм уу ийм нэг уйдгартай байна. Тэгэхээр та 25 онд ажлаа хэрэг өөрчлөхийг хүсэж байгаа. Ажил мэргэжлийн хувьд өөрчлөлт хий гэж байгаа бол ингээд зоригтой өөрчлөлт хийгээрэй. Yes гэд энэ дэр yes гэж байгаа учраас тийм өөрчлөлт хийгээрэй гэж бол зөвлөмөр байна. За тэгээд дараагийнх нь мөнгө санхүү. За мөнгө санхүүгийн хувьд бол маш том картууд гарч ирсэн. За эрч хүчтэй байна. За тэгээд гал эрчим буюу мөнгө санхүүгийн хувьд та маш сайн энэ жил олохоор байна. За илүү их нэг өөрийн авиас чадвар, өөрийн бүтээлч байдлаар илүү их мөнгө олно. За та явах тусам, хөдлөх тусам таны мөнгө аривжин гэх юм уу те. Хөдөлгөөнтэй ингээд урагшаа давшлах тусам, явах тусам, хурд эргэх тусам гэдэг шиг л таны мөнгө санхүү ингээд өсөж дэвжин. За тэгээ мөнгө санхүү тэгээ маш талархалтай байх хэрэгтэй. За ямар хэмжээний мөнгө олно? Хэмжээнээс үл хамааран баяр баясгалантай, аз жаргалтай, баяр хөөртэйгээр тэр мөнгөнд талархлаа илэрхийлэх. За аз жаргалтайгаар одоо мөнгөө захиран зарцуулах. За хүмүүст бас ингээд сайн сайхан үйлсийн төлөө хандуу өргөх, хүмүүсийг баярлуулах зүйлс хийх юм. Тэгэх юм бол таны мөнгө илүү их хариуцах. За тэгээд мөнгө санхүүгийн хувьд бол нэг юм санаа зовхгүй. Маш сайн картууд гарч ирсэн. За нэг одоо анхааруулах юмн дээр ингээд маш их ирч хүчтэй олж байгаа учраас тэр хэмжээгээр бас ингээд үргэлдэх талаас нь жоохон хит хурдан ингээд мөнгө гараа авчих үүрэх ч юм уу те. Энэ тал дээр жоохон анхаараарай. За дараагийнх нь болохоор хайр дурлал дээр бол Ten of Pentacles болон Five of Wands гэсэн байна. За тэгэхээр ийм гоё одоо асуудал байна. Зоос байна. Тэгэхээр таны хувьд хайр дурлалын хувьд бол маш тогтвортой байна. За хэрвээ ганц бие байх юм бол одоо ингээд тогтвортой хайр дурлалын гэх юм уу те ийм рамаас үүсэх боломжтой. За хосуудын хувьд бол одоо ингээд таны гэр бүлийн харилцаа тогтвортой байна. За хүүхдүүдтэй илүү их цаг гаргана, эсвэл хүүхдтэй болно. За ингээд хүүхд гэр бүл гэдэг ингээд маш гоё юм аз жаргалтай, баяр хөөртэй юм карт байна. За сингл хүмүүсийн хувьд, тотгүй хүмүүсийн хувьд бол та нэлээд нухацтай бас хайр дурлал тандаад одоо бодиттой ингээд урт удаан хугацааны бат бөх юм хайр дурлалын бас суур 25 онд тавигдаж болно. За тэгээд илүү их нэг юм хүүхдтэй болох талаар яригдах ч юм уу. Энэ маань илүү serious буюу нухацтай ингээд ийм харилцаа болж өрнөхөөс ийм одоо хайр дурлалтай 25 онд учрах нэ. За нэлийн юм бодиттой хайр дурлалын харилцаа бол үүсэх боломжтой. За хамгийн сүүлд нь эрүүл мэндийн хувьд за ерөнхийдөө хоньны орд гарч ирсэн мэн. За тэгэхээр таны хувьд бол ерөнхийдөө одоо толгой тарих яхаа хэсэгт илүү их анхаарах, даралт хэсэг, даралттай холбоотой ч юм энэ зүйлс дээр илүү их анхаарах.
За мөн одоо нөгөө нэг нүүрэндээ бэртэл гэмтэл авах ч юм уу те. Тэр зүйлсээс бас зайлсхийх. За хитрхи их нөгөө олон зүйл бодсноос болоод даралт ихсэх, толгоо өвдөх ийм боломжтой учраас бас нөгөө хит их зүйлийг бодохгүй байх ч юм уу. За хит их зүйлийг ганцаараа бас ингэж хийхгүй байх ачааллаа тохируулах хэрэгтэй. За тэгээд танд одоо нөгөө нэг юм ерөнхийдөө таны эрүүл мэндийн хувьд тийм ээ таны одоо сэтгэл санаа ингээд тогтворгүй болгоод байгаа, бодогдоод байгаа тэр зүйлээ ерөнхийдөө өөрчлөөрэй гэсэн байна. За тийм үү одоо өөрийнхөө нүүрний хэсэгт гэх юм уу та ингээ өөрчлөхийг хүсэж байгаа ямар нэгэн зүйл хэрэг тань таалагдахгүй байгаа тэр зүйл байх юм бол тэрийг зөрөгтэй өөрчлөөрэй. Өөрчлөлт хийхэд бол 2025 оны үед бол зүгээрээ таатай тий одоо нүүрэн дээрээдэг янз бүрийн хагалгаа, сорив тэрийг ажиллах ч юм уу иймэрхүү зүйл сайхан бол бас ингээд өөрчилж болно гэсэн юм мессеж гарч ирсэн байна. За тэгээд хамгийн сүүлд нь yes гэж байгаа учраас ерөнхийдөө л 2025 онд та өөрийнхөө бодол сансан тэр бүх зүйлсийг хэрэгжүүлэхэд таатай жил байх нэ. За 3 дугаарыг сонгосон хүмүүстээ маш их талархлаа. Таны амьдралд хамгийн сайн бүхнийг хүсье.